За дараагийн асуултаа бүгдээрээ хамтдаа харцгаая. Монголчуудын түгээмэл хэрэгэлдэг англи үг аль нь вэ гэсэн байна? Монголчуудын түгээмэл хэрэгэлдэг англи үг. Эйдэн. Рама. Бидэн. Бро гэдэг үг байна. Сидэн. Toxic. За дидэн X гэдэг үг байна. За баярлалаа. Энэ нэвтрүүлгийг насны маш олон хүмүүс үзэж байгаа. Магадгүй миний насны хүн байгаад ойлгохгүй ч болох юм те. Тэгэхээр бас үгнүүдийн талаарх жоохон цөмөрөө ярилцсан зүйтэй болов. Эхний асуулт эндээс эхэлсэн болохоор одоо зүүн гартлаасаа эхлээд явбол. Тэрнээс өмнө тгий. Зүүн гартлаас эхлэхээс өмнө сан тураах шунгаас эхэлсэн. Тгий уян гам тгий. Сан тураалтын би хэлээд өгье. Та бүхэн Freshback аппликейшнийг татаж болно. Татаад ороход бол манай нэвтрүүлгийн тусгай цэс байгаа. Мөн та бүхэн 13 тэгтэг 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Энгийн утасны тарифаар мессеж авч байгаа бох те. Энгийн утасны тарифаар байгаа. Яччихгүй шээ. Тэг. За инглээ. Асуулт юу гэлээ? Хоёлаа сайн харна. Монголчуудын түгээмэл хэрэгэлдэг англи үг аль нь вэ? Хэл хөгжиж их ёстой. Хэл бол үргэлж явж их ёстой. Машин, компьютер, кофе одоо юу идэх юм. Орлоггүй л яг, ууслгүй л яг. Гэхдээ бас бид нар гадны үгийг сүүлийн үед бас энэ Gen-Z-ийн маань их хэрэглээд ах шиг байна. Тэ? За эхнийх нь бол драма. За энэ одоо юу гэсэн үг вэ? Драма. Сэтгэлийн шарах гэсэн утгатай үг байна те. Одоо оёг те. Оёг. Ямар сони үг вэ? Оёг. Сэтгэлийн оёг. Оёг гэдэг одоо шарах гэдэг болохоор зүгээр нэг удаа ингээд авдаг зүйл те. За. Оёг гэдэг болохоор үлддэг нэг тийм идэгдгүү зүйл байна. За. За бороо. За бороо гэхээр одоо тэгэл мануудыг л Брох дуудаад идэв. Брол гэдэг нь цаадч. Энэ асуулт дээр ер нь багийнхан брогийнхан л ирнэ хариултаа дагандаа ирнэ. За ойлголоо. Бро. Дараагийнх нь toxic. Уул нөгөө хараад toxic гэдэг болохоор миний багт ялдааны хорон дээр үйдэг гэсэн. Toxic гэдэг үг бос toxic гэсэн. магадгүй те. Нэрээ магадгүй шүү. Би одоо буруу санаад байна уу? Магадгүй би бас нэг санаж байна. Нэг юм байдаг гэсэн шүү дээ. Ялааны хор те. Жаа хөөхт юугаа мэдтэй. Мэдгүй те. Байдаг юм болоо мэдж байгаа тэглээ. Миний хамгийн сайн мэдж байгаа үг бол энэ одоо X гэдэг. X. Яагаад та их мэдж байгаа лээ? Олон X бол би ер нь одоо шингэн төлөвийн одоо маш сайн мэднэ. X водка. Өө за, экспорт архтай цагаан арх. За тэгээд бас нэг нь болохоор нөгөө X гээд бод галуудыг хэлдэг те. Бод галуудыг. Тий. Ерөнхийлөгч байж болдог. X ерөнхий сайд байж болдог. Сайд байж болдог. Найз охин, охтууд байж болдог. Баярлалаа. Би бол ингэж бодож байна. Та ярил юу гэж бодож байгааг сонсчод би нэг өөрийнхөө бодлыг хэлчмээр санагдаад байна. Сонгоё, хариултаа сонгоё. Борогийнхоо үг дагна гэдэг лөө. Тэгээ борогийнхоо үг дагсайхан магадгүй ер нь бол одоо энэ яг эдгээр үгнүүдийг манай Gen-Z-ийн хамгийн их хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр гэхдээ зүгээр шүү дээ. Миний анзаарснаар энэ дээр нөгөө манай монголчуудын хэрэгэлдэг нэг үг нь байхгүй. Стил. Стил гэж байгаа. Бидний оролцсон дараа нь тий. Тэрний баг энэ токсикийн оронд нь байх байсан ч юм уу. Драма гэдэг үг бол жишээлбэл ийм л юм шиг байлээ. Грек үг юм шиг байлээ. Тэгээ шарх гэсэн үгнээс гаралтай л одоо англи руу хөвөрдсөн грек үг. Тэгээ драма бол олон янз байна. Нийгмийн драма байна, бие хүн дээр орж ирсэн драма байна тий. Харилцааны драма байна. Одоо ажил дээр нэг юм тийм хүн байдаг штэ. Драма авдаг те ажилласаа драма авдаг ингээл гүн шарах авдаг. Тэрийгэл драмал гэдэг байгаа юм шиг байлээ. Нас насны олон хүмүүс үзэж байгаа. Одоо бидний аав ээж эмээ өвөнөр маань үзэж байгаа. Gen-Z үеийнхэн гэж яриад байгаа энэ 2000-ад оныхон л энэ үгийг их ашиглаад байгаа юм шүү. Чихний чимэг болсон аялгууд сайхан Монгол хэл. Чин зоригт үг дээдсэн юм үлдээж өгсөн өв хөрөнгө сонсохгүйгээр за энэ зүгээр явтан шүү. Энэ зүгээр буруу болчихлоо шүү. За ингээд за бит хоёр болохоор дарах болоогүй шүү. Ярилцаа байж. Ярилцаа байж. За байж хоёулаа хэлэхгүй заяа. Манай баруун гэсэн шүү одоо. Удаа идчихлээ шүү надад. За та хоёр маань юу гэж бодож байна? За X-ийг нэлээ арай өөр тайлбарлач уу? Гэхдээ ер нь бол зөв. Бүх талаар л тайлбарлаж. Энэ нэвтрүүлэг шууд явж байгаа шүү дээ. Шууд явж байгаа. Шууд нэвтрүүлэгч их токсик байт юм байна. Алдаг ирэх байхгүй.
Бараг энэ нэвтрүүлгээс бараг бид нар травма авах гэдэг. Тэг. Танаа X чи үдээ сууж байгаа одоо. Гэхдээ бороотойгоо байхад бол алцахгүй. Сайхан Зөрг тайлбарлаж олох тулд нэг 50 г X усч баал. Яг зөв. Тэгэхээр X гэдэг үг бол угтур баг тийм үү? Одоо жишээ нь ex girlfriend, ex boyfriend те. Ex ерөнхийлөгч. Угтур те. Бүх хүмүүс тий. Тэгээ янз бүрээр тайлбарлаж болох юм байна гэдгийг би хүртэл бодоод л зогсож байна л да. Тэгэхээр та хоёр маань яг монголчууд алиг нь илүү сонгох болоо гэдэг талаас нь бодоод хариулах гэдэг оролцвол Ахвит хоёр ярьсан. Тэгсэн чинь X гэдэг үгийг хөгшингөөсөө залуу хүртлээр бүгдээр хэрэгжилж байгаа болов. А бусад нөгөө 3 үг нь орчин үеийнх залуучууд хэрэгэлдэг. За та хоёр маань тэгвэл сонголтоо Манай үеийнхэн болвол баг мэдэхгүй байл л да. Тэгвэл танаа үеийнхэн гэж ярьж штэ. Юу гэж бит хоёр чи нэг үг шүү. Танаа үеийнхэн л гэж ярьж. Манай үеийнхэн яриад байл. Үгүй тий. Сая зарим энэ одоо анхуд харж байна. Тэрэж байна. За тэгвэл сонголтоо хэрвээ хий гэвэл Хийч. За тий. X. За. за X Тэгэхээр та шингэн төлөөр нь аваад байгаа юм уу те X гэдгээ? Үгүй зүгээр хүн бүхэн мэддэг үг. хэрэглээ. Хэрэглээ талаас нь ойлголоо. Эднийх X авчлаа бодоо хэдүүл идэж болно. Манайхан ярилцж байгаад ер нь бро гэдэг нөр бас түгээмэл хэрэглэгдэт байна уу даа гэх тий. Тэгээ брогийнхоо саналыг даглаа ер нь бол. Ер нь brother гэсэн үгийн товчлоо. Тэгж л бодоод байгаа. Манай хүү гэхдээ намайг нэг бро гэсэн юм да. За падан дээрээ сонголтоо өгөөрэй. За. Сонголтоо хийчихлээ манай. За баруун гарлын баг сонголтоо хийчихсэн үү? За маш их баярлалаа. Токсик харилцаа гэж маш их ярина те. Одоо залуучууд токсик харилцаа гэж ярьж байгаа. А токсик харилцаа бол маш олон янз байна. Багада авсан харилцаа байж болно. Ажил дээр тийм харилцаа авч болно. Ерөнхийдөө нэг юм таагүй байдал авсан зүйлээгээр токсик харилцаа гэж яриад байх шиг байгаа юм те. Хорлоод байгаа юм аа нөгөө нэг хүнийг таагүй болгоод байгаа юм гэлээд байгаа. Тэгээд юм те. Ингээд монголчууд маань харин юу гэж хариулсан юм бол хамтдаа харцгаая. Бро. Аюух бро гэж яддаг л ч тийм. X хаа. Бро англ төстэй юм тийм ээ. Бро. Ажихгүй зү. Бро. Токсиклэн л аа. TikTok мок гэж тийм. Бро. Ир имгүүл бро гэдэг болцсон байгаа шүү дээ одоо. За барыг бро л юм биш үү дээ. Гэтэ бүгдээрээ харъя да тий. Монголчууд маань юу гэж үзсэн юм болоо? Гэтэ одоо цөмөрөөхтэй энэ заавал энэ үгийг ашиглах бас албатай биш те. Одоо би яриад байгаа шүү дээ. Монгол үгээрээ гоё яриул гоё. Монгол хэл бол бүр юм үнэхээр баялаг хэл те. Үнэхээр сайн. Одоо англи хэлний хажууд бол бүр монгол хэлний үгийн баялаг, үгийн сан бол үнэхээр их. Одоо ахаа ярьч болохгүй юу? Одоо бро дэрнэ. За бүү мэдээ. Уулын тэгээд хэлчихэл төмөөлзээ хаа гэж ярьчихэл бро гэж өдөөс нь ингээд монголчууд маань харин юу гэж хариулсны цөмөөрөө хамтдаа үзцгээе. Санал асуулга маань хаагдсан байна. Зяг. За монголчуудын түгээмэл хэрэгэлдэг англи үг аль нь вэ? За бро л юм шүү дээ. Эдэн трама, эдэн бро 55% санал авлаа, токсик харилцаа 5%, X 32%-ийг авлаа.